Эрхэм үзэгч та бүхнийхээ амрыг ирэн мэдчлээ. Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиглэлүүд бүхий байгууллагуудын дунд явагддаг Монгол улсын ерөнхийлөгч зөвсөгчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн энэ оны аврах шалгаруулах тэмцээнээс хийсэн сурвалжлагаар эх орны төлөв нэвтрүүлгээ эхлүүлж байна. Цэргийн алба хаагчдын бие бэлтрийн бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэрэгжлийн ур чадварыг нэмэгдүүлэх том зорилготой төдийгүй цэргийн хөдөлмөрийн онцлог, түүний үр шимийг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бэлтэр, сэтгэл зүйн хувьд өв тэгш альва бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал аж холбогдолтой энэ тэмцээнд энэ жил зөвсөгтүүчний жанжин штаб, хил хамгаалах ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газруудын 330 гаруй цэргийн албаагч оролцсон юм. Марш тактикийн тэмцээн бол зүгээр тийм сургуулилт бэлэн байдлыг өндөржүүлсэн бэлэн байдлыг тэгээд би цэргийн бэлтгэл аюулгүй байдлыг хангах ажил мэрэгчлээ эх орныхоо өмнө өргөсөн тангараа биелүүлэх бэлэн байдлыг байнга өндөр түвшинд байлгах гэх ийм зорилготой ийм нэр хүндөх ийм тэмцээн болж хэвшиж тогтож байна. Зургаадах жилдээ амжилттай зохиогдож буй марш тактикийн аврагслаа тасаг шалгаруулах тэмцээн гарааны өмнөх ажиллагаа марш үлт гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд зөвсөгтүүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан явагдлаа. Монгол улсын ерөнхийлөгч зөвсөгтүүчний ерөнхий командлагчийн санаачлагаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиглэлүүд бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүнд мэрэгжлийн ур чадвар, бие бэлтэр, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авахал цамбаа, тэсвэр хатуучлыг олгох, тасаг салааны чигтрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онуудад марш тактикийн аврах салаа тасаг шалгаруулах уламжлалт тэмцээнийг явуулж байсан юм. Энэ жилийн тэмцээнд зөвсөгтүүчнээс 2, бусад байгууллагаас тус бүр нэг салаа тасаг оролцсон. Үүнд байнгын бие бүрэлдэхүүний 6 салаа, хугацаа цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн албаагчдын 6 тасаг, нийт 15 багийн 330 гаруй цэргийн албаагч оролцож, цэргийн мэрэгжлийн ур чадвар, тэсвэр хатуужлаараа өрсөлдлөө. Цэргийн хуарангийн амьдралд цэгц шулуунаар нэгдсэн цэрэг эх орны хүү хэн бүхний хувьд зөвсөгтүүчний марш тактикийн аврах шалгаруулах тэмцээн болоод Монгол улсын ерөнхийлөгч зөвсөгтүүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсон гэдэг нэр төрийн хэрэг. Тэмцээнд хугацаа цэргийн 3 салаа оролцсноос зөвсөгтүүчний 2 салаа, хил хамгаалах ерөнхий газрын 1 салааны бие бүрэлдэхүүн хоорондоо өрсөлдөхөөр гарааны өмнөх ажиллагаа нь бэлэн жагссан юм. Энд эдгээр отроо заставуудаас манай цэргүүд ирсэн. Ирээд хамгийн олон ихэд хаалт голоос ирсэн. Тэгээ бид нар одоо ингээд гараанд гаргацаад ихтэй манай бус багийнхан хэрүүн байна. Тэгээ аваргыг яаж авраг болдог гэд бич чадна гэд бид зорилго тавьсан байгаа. Одоо гойдод яг ингээд гараанд гарах гэж байна. Зөвсөгчний марш тактикийн тэмцээнд төрүүлсэн. Тэгээ 3 төрлийн тэмцээнд тэгээд орж бас төрүүлсэн. Уул таталтай олон улсын аваргаар хүрэлэн медаль авсан. Тэгээд манай баг тамирч тэгээд амжилттай яваа. Тэгээ энэ тэмцээнд одоо төрүүлнэ л гэж бодчих. Тасгийн дарга нар ер нь л тэгээд айгүй их амжилттай тэгээд олон тэгээд айрам улсын тэмцээндээс медаль авсан хүмүүс байгаа. Тэд ийн гараанаас эрч хүчтэй хурдтайгаар урагш тэмүүлэн гуйлаа. Бие бүрэлдэхүүний хүн нэг бүрээс хүчин сэтгэл, чармаалт, мэрэгжлийн ур чадвар мэдрэгдэнэ. Тэд бүгд ялалтын зөв тэмүүлж байгаа. Тэд гранат шидэлт, ерөнхий цэргийн саадын зурвас туулах, гар буу автоматаар буудлагын тасгал боловсруулах, эзлэгдсэн объектыг эзлэн авах, тактикийн ажиллагаа, байгалийн болон цохимол саадыг туулах, усан саадыг гатлах, хөнөөлийн голомтоос шаргацсан хүн техникийг татан гаргах, цэргийн байр зүүн азимутаар явах, үе олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив биелүүлэх зэрэг дасгалуудыг 10 км-ийн туршид дараа талаар нь гүйцэтгэнэ. Энэ бол цэргийн хүний мэрэгжлийн онцлог, давуу талыг тод томруунаар харуулдаг шударга тэмцээн. Тийм ч учраас салаа тасгууд дээрх дасгалуудыг цэг бүр дээр амжилттайгаар гүйцэтгэж явахад шударга шүүгчдийн оролцоо тун чухал. За энд оролцож байгаа бүх салаа салбарууд бол маш бэлтгэл өндөртэй.
хүчийг сайн оролцож байна. За одоогийн байдлаар 4 салаа манай цэгийг өнгөрөөд яваад байна. Хамгийн сүүлчийн одоо тагнуулын ерхий газрын салаа өнгөрч яваад байна. Ер нь урд урдны жилүүдээс ингээд хараад үзэхэд маш агсан төвшөнтэй аливаа юмуд тактикийн нормативуудыг боловсруулж дадлах чадвар нэмэгдсэн. Хоорондоо маш их өрсөлдөөнтэй маш шудраг явж байна. Явгамаар шүүлдэх явцын бүхэл дасгал нормативыг амжилттай гүйцэтгэн барайнд орж ирэх агшин хамгийн баярт мөч. Учир нь тэд өөрсдийгөө ямар төвшөнд хэрхэн зөв гүйцэтгснээ гадарчсан байдаг болохоор барайн зогсоо хамт олонны уухай төрөлхийн дуу өөрсдийн хурд хүчээ шавхан орж ирэх зэрэг дайчин. Энэ сэтгэл хөдлөм тэр агшин хөндлөнгийн хэн бүхэнд багтал төрүүлж нулимс ойртуулдаг үе гэхэд болно. За сэтгэлээ холцохгүй юу? Сэтгэл маш сайхан байна. Тэгээд дагнартаа маш их баярлаа. Хоёр удаагийн маш дагнар маш сайн бэлддэг. Манай 30-оор үргэлж илүү байдаг. Тэгээд дагнартаа маш их баярлаа. Марш тактикийн тэмцээний хамгийн өрсөлдөөнд басгүй илүү мэрэгжлийн өндөр түвшнийг тод том руу харж болох нэгэн хэсэг бол яалтчгүй байнгын бүрэлдэхүүний салаатын хоорондох тэмцээн. Энэ жил зэвсэг түвшнээс бусад оролцсон байгууллага тус бүр нэг салаа оролцуулж хурд хүчээ сорин уралдсан юм. Тэдгээр салаад мөн л хугацаа цэргийн албаагчдын адил 10 км-д явган марш үлдэнгээ өөрсдийн гүйцэтгэх нормативыг амжилттай хэрэгжүүлэн даван туулж байсан. Тэгээд энэ тэмцээнд маань 2007 оноос хойш тасралтгүй орж байгаа амжилттай орж байгаа. 5 дахь оролцож байгаадаа өндөр сэтгэл өндөр. Сэтгэл өндөр нэ би чинь 3 4 дахь орж байгаа. 10% нөвцөр. Тэгэл 18-аас 31 насны хооронд байгаа. Ер нь манай гол сайн байгаа шүү дээ. Тэгээ бус насны барайнд орж байгаа гэдэг хэлдэг. Манай хөрөлтөө сайн байна. За амжилтсан. За. Дээрх оролцож буй салаадын 80 гаруй хувь нь анх удаа энэхүү тэмцээнд оролцохоор ирсэн шилмэл бие бүрэлдэхүүн. Хил хамгаалах ерөнхий газрын салаа гэхтэл Монгол орны маань өнцөг булан бүрээс сонгогдсон шигшигдэж ирсэн цэргийн бие бүрэлдэхүүн байсан юм. Эмэгтэй албаагчдын хувьд тасгууд 6 км-ийн марш үлдэнгээ дээр дурдгдсан нормативуудыг эмэгтэй хүн гэсэн ямар нэгэн хөнгөлтгүйгээр даван туулсан үнэхэрийн гайхалтай тэсвэр хатуужил мэрэгжлийн ур чадвар харагдана. Зэрэгт! Бодоо! Ирхэмдэ турлаад салаа өөргөө амжилттай үүсгэх хэлхий. Салаа зэж хатааж гадлах. Салааны бие бүрэлдэхүүн өөргөө амжилттай үүсгээд ирсэнд баяр хүргэе. Ерөнхийлөгч гэдэг маш их тэмцээнд 330 гаруй одоо 3 дахь удаага төрүүллээ. За үүний үр дүн маань анги байгууллагын маань удирдлагын хичээл зүтгэл бид нарыг бэлтгэн оруулсан. За хичээл оруулагч Батэрдний маань хичээл зүтгэл байлаа. Мөн бид салаадын эв нэгдэл энэ бүхнийг илэрхийлсэн бахаа гэж бодож байна. Монгол улсын маань бүхий л аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээн 3 өдрийн турш үргэлжилж мэрэгжлийн ур чадвараараа өрсөлдөн тунаж аваргуудаа тодрууллаа. Энэхүү марш тактик тусгай бэлтгэлийн аврах салаа тасгал шалгаруулах тэмцээн уралдах өрсөлдөхөөс илүүтэйгээр төрийн цэргийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх, улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн байгууллагуудын харилцан ажиллагаа ажлын үеэлтэй холбоог сайжруулах, албан хаагчдын харилцан туршлага солилцох үндсэн зорилттой бүрэн дүрэн ханган биелүүлж байгаад туйлын сэтгэл хангалуун байна.
Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн аврах шалгаруулах тэмцээний байнгын бүрэлдэхүүний төрөлд 1-р байрт ахлагч гантулаг салааны захирагчтай зэвсэг түвшний 2-р салаа, 2-р дэслэгч анх 2 салааны захирагчтай зэвсэг түвшний 1-р салаа, 3-р байранд хушууж Цалманбаяр салааны захирагчтай хил хамгаалах ерөнхий газрын салаа тус эзэлсэн юм. За их баяртай байна. Одоо манай салаа энэ жил одоо 3 дахь удаа Бонс ерөнхийлөгч үндэсний аюулгүй байлаа. Цоцсон зүрхээ байгууллагын зохион байгуулалтын ерөнхий шинээс марш тактикийн тэмцээнд 3 дахь удаа төрөмж одоо цомоо үүртгэж гэж байгаа маш их баярлалаа. Энэ жилийн тэмцээний онцлог гэх юм бол энэ жил одоо ихний байгууллагууд маань одоо бэлтгэл сурвал маш өндөр байлаа. Дээрээс нь тэмцээний онцлог нэг ганц онцлог гэх юм бол усан саад одоо байснаар одоо энэ тэмцээний ганц онцлог байлаа. Гэхдээ нийт баг тамирчин одоо энэ жилийн бэлтгэл сурвал маш сайн байлаа. Энэ бас манай салаа онцгож ариун маршин мөнгө медаль аваад ерөнхий маршд орох гэхээ аваад ариун маршинд авсан мөнгө медаль нэг өргөж алтан медаль авсан маш баяртай байна. Ингээд байгаль цагаар бас одоо бороотой ширүүн салхитай бас мөнгө нөхцөл тамирчид манаас өршөлтлөө. Яг нь хямаас байгууллагаас өнөөдрийн тэмцээнд байнгын бүрэлдэхүүн офицер ахлагчны бүрдсэн салаа. Мөн одоо хугацаа зэрэг албаагчдын салаа эмэгтэй тасгийн бүрэлдэхүүнтэй одоо ингээд тэмцээнд оролцлоо гэдэг. Яг хүмүүс одоо бас 3 хүрэл медаль авсан баяртай байна. Гэхдээ бол одоо бид бол өөрснөө энэ тэмцээний талбар дээр энэ одоо зөвсөвчний салбараас оролцсон баг тамирчид бусад энэ байгууллагын тамирчидтай бол одоо өөрснийгөө ямар хэмжээнд одоо бас бэлтгэл сургууль бидний одоо хичээл сургуулийн бэлтгэл ур чадвар албаны ур чадвар ямар байгааг бидэнд тодорхойлж авлаа. Харин барайнд орох агшнаасаа баярын нулимсаар бие бүрэлдэхүүн, дарга зэрэгэ баярлуулан тосолсон хугацаа цэргийн албаагчдын төрөлд алтан медаль шилжиж явах цомыг дэслэгч Жавхлан төгс салааны захирагчтай зэвсэг түвшний 1-р салаа, 2-р байранд дэслэгч Буян дэлгэр салааны захирагчтай зэвсэг түвшний 2-р салаа, 3-дугаарт Ахмад Гамбаяр салааны захирагчтай хил хамгаалах ерөнхий газрын салаа тэргүүлж эхний 3 байранд татарсан. Өнгө медалийн тоогоо хувиргаад буцах том зорилттой оролцсон хил хамгаалах ерөнхий газрын салаа тасгуул энэ удаад 3 хүрэл медалийг гардаж авснаа жаахан гансааж байгаач тэмцээн жилээс жилд улам бүр өрсөлдөөнтэй ширүүн болж бөг онцлоод амьдсан. Тухайн бэлтгэл сургуулийн дээр оролцсон одоо жилийн тэмцээнд оролцсон тэмцээний гүйлт энэ гарнаач шидэлт энд оролцсон одоо багийн тэр одоо гүйцэтгэх 3 хүрэл медаль авсан гэсэн яг. Тухайн цэг дээр гүйцэтгэжсэн хэдэн минут гүгээд яажсэн гэдэг үгээр бүх үзүүлэлт нь өссөн үзүүлэлтээр гарч. Энэ удаагийн тэмцээнийг маань өнгөлөн гялалдсан эмэгтэйчүүдийн тасгуудын хооронд хөрсөлтөн тунч ширэн өрнөж зэвсэг түвшний бүсгүйчүүлээс бүрдсэн 2 тасаг маань медалийн өнгөөс сольж гарцсан бөгөөд эмэгтэй тасаг шалгаруулах төрөлд 1-р байранд дэслэгч Саран цай тасгийн захирагчтай зэвсэг түвшний 2-р тасаг, 2-дугаарт ахлагч оюун чимэг тасгийн захирагчтай зэвсэг түвшний 1-р тасаг, 3-дугаар байрыг дэслэгч Нинж Бадгар тасгийн захирагчтай хил хамгаалах ерөнхий газрын тасаг эзэж тус ийхүү тэргүүллээ. Энэ жилийн марш тактикийн аваргаар тодорсон салаа цэцгийн бие бүрэлдэхүүн алтан медаль шилжиж явах цом мөнгөн урамшууллыг энэ сарын 25-нд бүх зэргийн хар сүл цэнгүүлэх ёслол дээр Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчаас гардан авах юм байна. Эх орны төлөө нэвтрүүлэг үргэлжлэн үзэгч танд хүрж байна. Үргэлжлүүлэн бид салбарт өрнсөн үйл явдлын хураангуйгаа хүргэж байна. Өнгөрөх 7 хоногт Батлан малхын сайд Соломон Монгол улсаас гадаад орнуудад суугаар шинээр томилогдсон элчин сайдуудыг өөрсдийнх нь хүсэлтээр Батлан малхын дээр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус орнуудын Батлан малх салбартай хамтран ажиллах бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, ирээдүйн хамтын ажиллагаанд гүр болон ажиллах эрхэм элчин сайдуудад Батлан малхын сайд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Энэ сарын 9-ноос 13-ны өдрүүдэд бүгд найрамдах Турк улсын Батлан малх яамны технологи зохицуулалт хариуцсан төрийн нарийн бичгийн орлогч дарга бригадын генерал Шабан Өмүүд манай улсад ажлын айлчил хийлээ. Бүгд найрамдах Турк улсын төлөөлөгчдийг Батлан малх яамны төрийн нарийн бичгийн дарга Хуршууч генерал Болдбаатар, зэвсэг түвшний Жанжинштавын дарга дэслэгч генерал Бямбчвнаар тус хүлээн авч уулзсан хоёр орны Батлан малх салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, цаашдын гадаад хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын Батлан малх салбарт хамтын ажиллагаа илүү эрчимжиж буй энэ цагт Монгол-Туркийн Батлан малх аж үйлдвэрийн 3 дахь удаагийн зөвлөлт хуваалцалт энэ альчлалын үеэр болсон. Энэ хүрээнд бүгд найрамдах Турк улсын дэлхийд нэртэй шилдэг компаниудын уулзалтыг мөн зохион байгуулж, манай улсын Батлан хамгаалах зэвсэг түвшин үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөлд танилцууллаа.
Афганистан улсад явагдаж буй НАТОгийн тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг түвшинтэй хамтран үүрэг гүйцэтгэх дэд хурандаа Эрдэнэ 2 захирагчтай Монгол улсын зэвсэг түвшний цэргийн хамгаалтын ротын 2 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүний жанжин дугуйнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнгөрсөн лав гарагт боллоо. Афганистан улсад явуулж буй НАТО болон эвслийн цэргийн хүчний 2 дугаар шатны ажиллагаа буюу шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд Монгол улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа. НАТОгийн цэргийн хүчний тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг ажиллагааны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэж чадахыг нэмэгдүүлэх, сурган дадлагжуулах, дэмжлэг үзүүлэхэд доршиж байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд НАТОгийн гишүүн болон түнш орнуудын 12,000 орчим цэргийн албаагч одоогийн байдлаар үүргээ гүйцэтгэж байна. Монгол улсын Батлан хамгаалах яам төрийн орон сууцны корпорацтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт хоёр талыг төлөөлөн Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хошигч генерал Болдбаатар болон төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ган Тулганаар гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичиг байгуулснаар цэргийн албан агчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах, өөрийн эзэмшлийн орон сууцтай болгох зорилтыг хэрэгжүүлэхэд талууд хамтран ажиллах зарчим, хэлбэр чиглэлээ тодорхойллоо. Цэргийн албан агчид буян тухай 2 орон сууцны хороолол, экошины ярмаг, 7 дугаар хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдан байр орон сууцаар хангагдах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн аймаг бүрт мянган айлын орон сууц хөтөлбөрт цэргийн албан агчид хамрагдах боломжтойг талууд мөн онцоллоо. Улсын их хурл засгийн газрын гишүүн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга энх хоёрын санаачлагаар Монголын ард түмэн түүний дотор зэвсэг түвшний үе үеийн офицер ахлагч, цэрэг төрүүч болон залуу үеийнхэнд зориулан цэргийн эрдэмтэн судлаачдын хамтран бүтээсэн эх орны төлөө зохилох зүрх эрдэм шинжилгээ түүхийн 2 бат бүтээлийн нээлт өнгөрөгч Баасан гарагт төрийн ордонд боллоо. 1946-аас 1989 оны Монголын ардын арим, 1990-ээс 2014 оны Монгол улсын зэвсэг түвшний түүхэн бодит баримтад тулгуурлан бичигдсэн эх орны төлөө зохилох зүрх уншигч таны гар дээр очлоо. Жил бүр уламжлуулган зохиогддог засгийн газрын цом спортын тэмцээн өнгөрсөн 5 дугаар сарын 10-наас ширээний тенсээр эхэлсэн бол өнгөрсөн нэм гарагт буян тухай спорт цогцлборт гар бөмбөгийн төрлөөр баг тамирчид хурд хүч авахаал цамгаа сорон өрсөлдлөө. Аж үйлдвэрийн яам, зам тээврийн яам, боловсрал соёл шинжлэх ухааны яам, хууль зүйн яам, барилга хот байгуулалтын яам, гадаад харилцааны яамны 16 багийн тамирчид гар бөмбөгийн тэмцээнд өрсөлдснөөс эрэгтэй эмэгтэй төрөлд Батлан хамгаалах яам тэргүүлж алтан медалийн болцол хангалаа. Харин эрчим хүчний яамны баг тамирчид эрэгтэй эмэгтэй 2 төрөлд мөнгөн медалийн болцол хангасан байна. 7 хоног бүр энэ цагт хүрдэг эх орны төлөө нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзцгаая. Баяртай үзэгчтэй.